За ер нь манайд бол эрчим хүчний асуудал, эрчим хүчний дамжуулах шугам энэ төр бол үнэхээр одоо шаардлагатай энийг хийх нэн тэргүүний юм зорилго байна л да. За яаж игээл хийх нь зүв бах. Тэгээд дэмжиж байна. Гэхдээ энэ зээлүүд маань одоо ямар болчиход байна. Одоо нийтдээ Монгол улсын зээл чинь 40 тэрбум гараа явцсан байна уу? Тэр дотроо нэг хэдхэн жилийн өмнө засгийн газрын зээл ч одоо нэг 6-7 тэрбум байсан. Одоо 10 гараа явцсан уу? Ингээ зээл аваад байдаг. Тэрнийх нь үр дүн энэ одоо ашиглалт, хариуцлага энэ юм ярихаар энэ улсын их хурл дээрээс явдаг. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд очичлоо л доо. Одоо тэгээд авилга хулгай нь бол гаараад байдаг хажуугаар нь. За түрүүний авсан сая гişүүд ярьж байгаа шиг байна. Одоо дулааны станц байх хэвээр. Тэр Эксим банкны 10 жилийн өмнө ихэлсэн шүү дээ. Одоо тэр хааны он вэ? Одоо нэг салан баавга үлгэрээр өмнөх авсан юм аваад хариуцлагагүй юм ичээл дараагийн зээлийг аваад ингээ яваад идэг. Уул нь нөөц болцоогоо ингээд үсэх юм бол бид нар чинь зээл авахаар биш зээл өгөхөр орно л доо. Энэ харьбын нэгээр яг хар. Өчнөө тэрбумын алдагдaltaй, цаана маш их хулгайтай. Араас нь бид нэр хариуцлага ярьж чаддгүй. Төмөр замын холболтыг хар эхнээсээ ямар байлаа. Танк орж ирнэ гэж ойлгодог байсан. Тэгээ одоо бас юу лээ? Хилээ хаана гэх шиг. Нэг иймэрхүү юм ярьдаг засгийн газрын гишүүдтэй ийм л улс орон болчиход байгаа юм л да. Бас энэ зээлмэл авахгүй бол бас ямар нэг юм хаах уу, боох уу? Бас тийм байгаа юу? Тэгэхээр нөгөө улс орн бол шал өөр юм яриад байгаа л да. 15 жилийн өмнө 10 жилийн өмнө урд гүршийн ерөнхийлөгч Си Жинпин айлчлаад ирэхдээ бол энэ экспортоо та нар 20 тэрбум төгрөгөөрэй л гэсэн. 10 жил болж байхад одоо бол 20 тэрбум төгрөг чадаагүй л явна л да. Нэг 18 тэрбумтай. Бидний ажил нэг ийм л байгаа юм л да. Уул нь зээл авах биш. Энэ байгаа юм олигтойхон заргаад тэр мөнгөний авилга хулгаагаас нь гадуур аваад ард түмэндээ хэрэгтэй юм хийчмээр байх юм. Энийг яг эсрэгээр нь хийгээд байгаа юм л да. Энийг яаж өөрчлөх вэ? Өөр болох уу болохгүй юм уу? Ингээд яваад ах юм уу? Тэгээ юу гэлээ дараа нь эний чи манай өөр хүмүүс төлөлтэй ард түмэн төлөлтийн дандаа нартаа өдөр байхгүй л дээ. За хэн хариулах вэ? Сангийн сайд хариулах. За Минцээхэн сайд. За гамбат гишүүний асуулт хариулъя. Одоо нийтдээ гадны зээл тусламж зээлээр бол нэг 74 төсөл хөтөлбөр хэрэгжиж явж байгаа. Нийтдээ хилцээр хийгдсэн 23.8 их 80 төгрөгийн хилцээр өгөхий гадаад зээл байгаа. За эндээс бидний ашиглаагүй үдгэл нэг 13.8 их 80 байна. За эрчим хүчний салбарт бол одоо 2.9 их 80 нийт зээлийн одоо нэг 12.4% эзэлж байгаа. Тэгэхээр энэ бол одоо өрийн таац өрөө өдөрлөгөө хуулиар бол одоо ямар нэгэн зөрчил байхгүй. Бид нар чи дотоодын нийт бүтээгдэхүүний 60% буюу одоо бол гүйцэтгэлэг 40%-тэй явж байгаа. Цаана бидэрт 20% орон зай байна. Тэр техникийн шинжтэй асуудлууд нь ажлын хэсэг хариулж байгаа. Тэгээ ажлын хэсэг нэмж хариулъя. Хэн хариулах? За 6 номер ажлын хэсэг. Сангийн амны өрөө өдөрлөг хэлтсийн дээр гандагдах гамбат гишүүний асуултанд хариулъя. За засгийн газрын өрөө хувьд бол 2025 оны жилийн эцсийн байдлаар 35.4 их 80. За үүнээс засгийн газрын гадаад зээлийн хэмжээ бол 23 их 80 төгрөгтэй эзэж байгаа. За энэхүү зээлүүд бол дэд бүтц бол эрчим хүчний салбарт ашиглагдахаар ингэж энэ төсөл орж ирж байгаа. Энэ маань засгийн газрын өрөө өдөрлөгийн 2026-аас 28 оны стратегийн баримтчгийг өнгөрсөн жил улсын хурлаас баталсан. За энэ стратегийн баримтчигт бол шинээр хөнгөлөлттэй болон нийгэм хөнгөлөлттэй энэ гадаад зээлийн их усүрийг төлөхөө дэд бүтэц эрчим хүчний салбарт төлөхөө ашиглахаар заасан. Тэгээд энэ орж ирж байгаа хоёр зээлийн төсөл маань стратегийн баримтчигтэй бол бүр нийцэж байгаа.